За энэхүү видеон дээрээ би permutation гэж жоохон fancy word анх удаа сонсож байгаа хүмүүст бол анх удаа яг үнийг одоо permutation combination гэж үзэж энийг одоо мэдгүй анх удаа харж байгаа хүмүүст бол энэ бол нэлээд бас толгой эргүүлдэг зүйл. Гэхдээ нэг учрыг олчих юм бол гайгүй. За тэгэхээр энэ permutation гэж юу юм бэ гэдэг зүйлийн талаар би энэхүү видеон дээр бол ярих гэж бодож байна. Permutation гэж яг энэ англи үгнийх нь одоо үгийг одоо задлах юм бол энэ нь болохоор per гэдэг нь нэг үг per гэдэг нь болохоор нэг ширхэг тус бүр гэсэн санааг илэрхийлж байгаа. Mutation гэдэг нь болохоор одоо мутацид орох гэсэн үг. Мутац гэсэн үг ерөнхийдөө бол монголоор бол тэгээд одоо мутацид орж болох тус бүрийг нь одоо бүх одоо мутацид орж болох бүх тус бүрийг нь олно гэсэн үг. Одоо ерөөхдөө permutation гэдэг үг маань болохоор санаалахаар. За тэгэхээр би энд болохоор одоо ямар нэгэн жишээ авъя. За бидэнд болохоор юу байсан гэж үү? 6 хүн байгаа гэж үү? Тэр 6 хүнийг би A, B, C за 6 байл би ихлэ 4 хүчээ. За тийм. 4 нь арай олон юм байна. Анх удаа хэлж байхад бол би 3 байсан юм нь бол дээр юм гэж бодлоо. Арай зурх хэмжээгээ бодоод. За тэгэхээр яг дараа нь би хүмүүсийн тоог нэмээд арай өөр жишээнүүдэд авна. За бидэнд 3 хүн байлаа гэж үү. За тэгэнгүүт дараа нь болохоор бид нарт 3 ширхэг сандал байгаа. За энэ 3 хүнийг энэ 3 сандал дээр байж болох одоо хувьд бүх янзаар нь суулгаад үзэх юм бол нийт хичнээн боломж байгаа вэ гэдгийг үзье. За тэгвэл хамгийн ихний сандал дээр сууж болох хүний тоог юм бол нийт 3 хүн. Дараагийн 2 дахь сандал дээр нийт сууж болох хүний тоог юм бол 2 хүн. Яагаад тэгэхээр нэг хүн нь эхний сандал дээр суудсан байгаа. Тэгэхээр үлдсэн 2 хүний аль нэг нь энэ сандал дээр сууна гэсэн үг. Тэгэхээр тэгээд дараа нь хамгийн сүүлийн сууд дээр сууж болох хүн гэх юм бол ганцхан хүн. Тэгээд нийт одоо энэ хичнээн permutation байгаа вэ гэх юм бол үнийг 3-ыг үржих нь 2, үржих нь 1, тэнцүү 6 янзын хувилбараар энэ бүх хүмүүс энэ 3 хүнийг за энэ зүг билүү би бодоод хай та. Тийм зөв шиг санагдах. Яагаад 6 гэдэг тооны санаа нь зөв шиг санагдахгүй хай цаа би зөвлөв. Яа нэг математикийн бодлоо яг зөв гэдэг би нэг бичээд үзье гэнт арай олон байх юм шиг санагдаад гэнт толгой хэрэгчлээ. Одоо тэгээ би андуурсан гэдэгт бол ихтэй байна. Яг тэгэхээр томьёо нь бол яатчгүй энэ зөв. За тэгэнгүүт эхний A үсгийг одоо A хүнийг эхний сандал дээр суусан гэж үздээд ABC дараа нь байж болох хувилбар нэг юм бол ACB тэгээд A үсэг маань бол дуусчихсан. Дараагийн үеийн би арай өөрөнгөөр 6 дахь B хүнийг хамгийн ихний сандал дээр суулгаад BAC тэгэнгүүтээ BCA дараа нь 3 дахь үнийг би арай өөрөнгөөр 6 дахь бас улаан гашуулсан хэрэг C хүний хамгийн ихний сандал дээр суулгаад CAB тэгээд CBA нийтдээ ийм 6 янзаар энэ хүнийг одоо нэг ч давтагдахгүйгээр өөрөөр одоо суулгаж үзэх боломжууд гэх юм бол нийтдээ ийм 6 боломж байгаа гэсэн үг. Үүнийг болохоор permutation гэж нэрлэдэг байгаа. Permutation гэж нэг үг боловч ихтэй яг энэ угаар бодох юм бол миний толгойд бодохдоо энэ үг нь хаанаас яаж гарч ирсэн бэ гэх юм бол per гэдэг үг нь болохоор нэг ширхэг тус бүр гэсэн үг. Mutation гэдэг нь мутац гэсэн үг. Тэгээд энэ мутацид оруулж болох бүх хувилбарыг нь харуулна гэсэн үг. За тэгээд одоо энэ 3-ыг үржих нь 2, үржих нь одоо 3-ыг үржих нь 2, үржих нь 1 гэдэг одоо нэг нэгээр хасагт тавьж байгаа. Энэ зүйлийг маань болохоор математикийн шинжилгээ ухаанд factorial гэж нэрлэдэг. Үүнийг бид нэр математикийн шинжилгээ ухаанд болохоор тэмдэглэлтэй 3 анхаарлын тэмдэгттэй арталт нардаг. Энэ 3 анхаарлын тэмдэг factorial гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр 3-ыг үржих нь энэ 3 тооноос нэгээр хасагт тавьчихна. Үржих нь 2,
Тэгээ хамгийн сүүлд 1 хүртэл явна. Магадгүй одоо 5-ын факториал гэх юм бол би нэг балруулах балруулна. Энэ ямар сонирн балруулъя. Eraser tool гэж яах юм гэсэн мөртлөө за яах арай томор. Окей. За би энэ юм ямар ингэ солигдоод идэв юм баг та. За яах. За тэнгууд би 5-ын факториал гэх юм бол энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр 5-ыг үржих нь 4, үржих нь 3, үржих нь 2, тэгээд 1 хүртэл багаснаа гэсэн үг. Тэгээ яг математикийн шинжилгээ ухаанд бол 1-ийн факториал бол 1, тэгснэ дараа нь 0 факториал гэж үүдэг, 0-ийн факториал нь бас 1. Тэгээд хасах факториал инээ тэргээд цаашаа бол бас үргэлжлэн явж чадсан математикт бол юм байна. Хязгааргүй гэхдээ бид нар бол тэр талаар бол энэ дээр сонирхгүй. Яг тэгэхээр бид нар бол математикийн шинжилгээ ухааныг бол судалж байгаа бол биш. Компьютерийн шинжилгээ ухаанд бидний permutation бол үргэлж нэгээс дээшээ байна л гэдэг. Үргэлж нэгээс дээшээ байна гэж ойлгож байна. Бид нар компьютерийн шинжилгээ ухаанд эсэж 0 факториал, хасах факториалыг бол ашиглахгүй. За тэгэхээр ерөнхийдөө бол permutation гэдэг зүйл маань болохоор энэ байгаа. Гэхдээ би permutation гэдгийг томьёог нь гаргаж ирээд харуулъя. Би хэлцээ сольж байгаад браузер нэгэд хэрвээ би permutation формула гэх юм бол ийм томьёо гарч ирэх болно. NPR гэсэн байгаа. P гэдэг нь болохоор permutation гэж байгаа. N гэдэг нь болохоор total number of objects. Энэ тохиолдолд болохоор би total number of object нь болохоор хүмүүс. Тэгээд R гэдэг нь болохоор selected. Тэр 3 үнийг хичнээн юм дээр selectэлж болох гэдэг нь болохоор би R гэдэг нь болохоор 3 ширхэг сандлаа гэж би энэ дээр бол төрүүлсэн. За тэгвэл би энэ юу дээр арай өөр жишээ авъя. Тэрийг би deleted, selected. За одоо энэ болохоор би арай өөр жишээ авъя. Энэ болохоор бид нарт A энэ өнгийн арай биш юм байна. Би улаан сонгохмоор шийдлээ. A B C D E F за энэ 6 бид нарт ийм 6 хүн байлаа. Гэхдээ энэ тохиолдолд болохоор бидний суудлал маань болохоор 1 2 3 4 суудлал байлаа. Энэ 6 хүнийг энэ 4 суудлал дээр хичнээн янзаар суулгаж болох бай. Хэрвээ одоо яг энэ одоо бодлогыг буцаад нөгөө 42-ийнхоо дасгалтай харьцуулаад харах юм бол 42-ийн садлал дээр болохоор энэ одоо дасгал маань болохоор n энэ function маань болохоор ft print combination n гэдэг function маань болохоор n гэдэг маань бол 4-ын товол байж болно гэж байгаа. Энэ маань болохоор combination. Гэхдээ яг би одоохондоо combination гэдэг зүйлийг бол хараахан цагаагүй combination гэдэг зүйлийн талаар би дараагийн видеон дээр бол ярих болно. Гэхдээ эндээс харах юм бол одоо би суудлал гэж яриад байгаагийн оронд энэ цифр digits юуник гэдээ ойлгочих болно. Хэрвээ одоо харах юм бол энэ хоёр холбоотой ижлэгэн зүйл байна. Яг одоо энэ математикийн юугаар энэ зүйлийг тооцоолох юм бол ижлэгэн зүйл байна гэдэг нь бол харагдчихж байгаа. Хэрвээ би энд одоо 3 сандал гэхийн оронд 3 ширхэг бидний одоо character байна гэсэн үг. 3 ширхэг character. Тэгээ энэ 3 ширхэг character дээр одоо хичнээн янзын permutation хийж болох уу? Хичнээн янзын combination хийж болох уу? Гэхдээ энд болохоор permutation гэдэг зүйл нь бол байхгүй. Энд болохоор combination гэдэг зүйлийг асууж байгаа. Гэхдээ би combination гэдэг зүйлийг тайлбарлахын өмнө эхлээд permutation гэдэг зүйлийг тайлбарласан зөв гэж бол боддог. Яг මේ талаар энэ бол арай системтэй сурах гаргана гэсэн үг. Яг эхлээд permutation гэж ойлгочоод дараа нь combination гэдэг зүйлийг үзэх юм бол арай амархан, арай ойлгомжтой болох болно. За тэгэнгүүт 4 ширхэг сандал байлаа. За тэгэнгүүт энэ сандал дээр бид нэр одоо энэ хүмүүсийг хичнээн олон янзаар суулгаж бодох юм бол эхний сандал дээр сууж болох хүний боломж гэх юм бол 6 хүн байгаа. 6 тэгэнгүүт
энд эхний сандал дээр нэг сууц учраас дараа нь бид нэр 5 хүн үлдсэн. Энэ аль хүн гэдэг нь бол чухал биш. Аль нь урд хойно байх нь албагүй. Энэ A B C D E F гэдгийг орно бид нэр одыг параметрээр бичгтээ 0 1 2 3 4 цэг 9 хүртэлх тоонууд характерууд бэлтэж байна гэсэн үг. Тэгээд эдгээр одоо характерууд маань эдгээр характеруудыг эдний оронд тавиад тэгээд юу function маань argument дээр n гэсэн argument авна гэж байгаа. Тэр нь болохоор хичнээн суудл байгааг бид нэрт сонгож өгнө гэсэн үг. Тэгмэд бид нар түүнийгээ харж агаад энэ юугаа дасгалаа хийчихнэ. За тэгэнгүүт эхний сандал дээр сууж болох хүмүүсийн тоо 6 хүн байгаа. Дараагийн сандал дээр сууж болох хүний тоо гэх юм бол 5 хүн. Тэгэнгүүт 5-ыг үржих нь дараагийн сандал дээр сууж болох хүн 4, дараагийнх нь 3. За тэгэнгүүт ийм тавал үлдсэн байна. Тэгээд үүнийг үржүүлэх юм бол 6-ыг 5-аар үржүүлэх юм бол 30, 30-ыг 4-өөр үржүүлэх юм бол 120, 120-ыг 3-аар үржүүлэх юм бол тэнцүү. Би тэнцүүг нь арай өрөнгөөр зуръя. Арай ойлгомжтой харагдах үднэс. Нийт 360 permutation боломж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ одоо үүнийг одоо яаж одоо энэ 360 гэдэг зүйлийг гаргаж ирэх вэ? Одоо биднэрт одоо 6 хүн биш, 4 санд биш, биднэрт 1000 обжект 100 ширхэг слот байсан гэж бодъё. Тэгэх юм бол энэ юм маань бид нэр гараар бодоход бол мэдээж хэцүү болно. Тэр бол биднэрт яалтчгүй компьютер бидний өмнөөс бодчих параметр хэрэгтэй болно. Тэр зөвлөд биднэрт болохоор тэр print combination n гэдэг function бичээ гэдэг шалтгаанаар зорилго нь ерөнхийдөө бол тийм байгаа. За тэгэнгүүт одоо үүнийг бодохоос өмнө би буцаад скринээс олоод permutation энэ том яг сайн хараад ав гэж хэлмээр нь NPR гэж байгаа. Тэнгүүд энэ томьёо маань болохоор харангууд n-ийн factorial-ыг хуваах нь n-ээс хасах нь r-ийн factorial гэж байгаа. За тэгэнгүүт окей. За ерөөгөрөд за тэгэнгүүт үүнийг одоо бодож үзье. Яг математикийн томьёоны дагуу бидний тохиолдолд n гэдэг нь болохоор n тэнцүү 6 энэ n үсэг шүү. n маань 6 r гэдэг нь болохоор энэ тохиолдолд болохоор 4 ширхэг сандал байгаа. За тэгвэл томьёо маань болохоор n-ийн factorial-ыг хуваах нь хаалтан дотор n-ээс хасах нь r үүний factorial. Үүнийг анх удаа харж байгаа хүмүүст бол энэ бол жоохон ойлгомжгүй байдаг. Гэхдээ үүнийг би одоо арай ойлгомжтой ойлгох үднэс энэ NR гэдгийн орд эдгээр тоонуудыг сольжчээд тайлбарлаад үзье. За тэгэнгүүт 6-гийн factorial-ыг хуваах нь 6-аас хасах нь 4 тэнцүү 6-аас 4-ийн factorial гэж байгаа. Энэ маань өөрөөр юу гэсэн үг юм бэ гэхээр 6-гийн factorial-ыг хуваах нь 2-ийн factorial тэнцүү бидний энэ 360 гэсэн энэ хариу гарч ирэх болно. Энэ одоо яг үнэн байна уугүй юу гэдэг нь бол шалгаж үзье. За тэгэхээр би буцаад скринээс олоод calculator тооны машин гаргаад ирье. 6-г үржих нь 5, үржих нь 4, үржих нь 3, үржих нь 2, үржих нь 1 тэнцүү 720 гэж байна. За буцаад зурдаг төл рүүгээ ороод за тэгэнгүүт энэ маань болохоор 720-ыг хуваах нь 2-ийн factorial гэж байна. 2-ийн factorial гэдэг нь маань юу вэ гэх юм бол 2-ийн factorial гэдэг маань тэнцүү 2-ыг үржих нь 1 гэсэн үг. За тэгэнгүүт энэ маань тэнцүү 2. Тэгээ бид нэр 720-ыг 2-т хуваах юм бол 2 би энэ болохоор параметрийн юугаар хашаа зураас тавьж ийн хуваах гэдэг үгнээс тэгвэл тэнцүү 360 энэ хариу батлагдаж байна гэсэн үг. За тэгэхдээ үүний би ариу өөрөөр бас бичих аргыг нь
үзүүлээ. Одоо энэ 6-гийн энэ юуны оронд одоо аврах том факториалууд байлаа гэж үгүй түүний бид нэр одоо 700 мөр гэж ингэж бодохын оронд 10 том тоонууд бол бид нэр бол бодоход бол хэцүү. Гэхдээ түүний оронд 6-г үржих нь одоо 6-гийн факториалыг би задлаад бичье. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэх юм бол 6-г үржих нь 5, үржих нь 4, үржих нь 3, үржих нь 2, үржих нь 1 гэсэн үг байгаа. За тэгэнгүүт үүнийг хуваах нь 2-ын факториал гэж байгаа. 6-аас 4-ийг хасна. 6-аас 4-ийг хасна гэдэг нь энэ 4 гэдэг маань хаанаас гарч иж байгаа гэхээр 4 ширхэг сандал. За тэгэнгүүт 2-ын факториал гэдэг маань үнэхээр доор нь 2-ыг үржих нь 1 гэсэн үг. Тэгэнгүүт үүнийг хуваахдаа бид нэр 2-ыг үржих нь 1 энэ дээр байна. Упс би энэ арай өөрөнгөөр зурчих. Энд 2-ыг үржих нь 4 гэдэг энд байна. Энд байна. Үүнийг бид нэр дараа ичнэ. Тэгэнгүүт бид нарт үлдчихэж байгаа зүйл нь болохоор энэ зүйл үлдчихэж байгаа. Энэ зүйл маань яг энэ зүйл бас батлагдчихж байгаа. За тэгэхээр юу permutation гэдэг зүйл маань болохоор энэ байна. Одоо энэ томьёо бол ойлгомжтой харагддаг болсон байхаа гэж бол найдаж байна. Анх удаа үнийг харж байгаа энэ permutation эдгээр үгмүүд бол аюу хэцүү байдаг. Тэгээд үүнийгээ мэдхгүйгээр ялангуяа шууд парамен бичнэх юм бол бүр хэцүү. Тэгээд үүнийгээ талаар Google-ээс ангууд формула томьёо гэдэг юм гарч үнэхээр анх бол ойлгоход бол үнэхээр хэцүү байдаг. Тийм учраас би шалтгааныг нь ойлгосон чухал гэдэг шалтгааныг нь эхлээд ойлгосон чухал гэж хэлхийг хүсэж байгаа. Тийм учраас би энэ видеог хийж байгаа. Хэрвээ би бас энэ юун дээр бичсэн байгаа зүйлийнхаа постн дээр энэ саалын хэлсэн үгийг хулгайлцсан memorizing is good way to not understanding what is going on гэдэг. Энэ саал гэж мэдгүй бол хан академиг үүсгэн байгуулсан нөхөр. Энэ хан академи дээр бол энэ маш их математик, calculus, physics, математиктэй холбоотой ер нь бол маш их хичээл боловсролын зэрэг маш их хичээл хийсэн. Тэгээд үүнийг бас Bill Gates 50 сая доллараар ханд өгсөн байгаа. Тэгээд чинь нэг нөхөр зүгээр гэртээ суугаад хүмүүс туслах гал одоо YouTube-ээр хичээлүүд хийгээл хэлжсэн чинь нэг өдөр энэ нөхөр бай саятан болцсон Bill Gates 50 сая доллар өгөөд. За тэгээд энэ дээрээс би нэг зүйлийг хэлгээд эндээс би энэ постн дээр би юу ярьсан бэ гэхээр би хамгийн гол зүйл нь болохоор энэ томьёонуудыг ингэж сэжлэхийн оронд учир шалтгааныг нь ойлгох нь илүү чухал гэдэг зүйлийг хэлхийг хүссэн. Тэгээд энэ томьёо одоо хаанаас яг яаж гарч ирсэн юм бэ? Энэ томьёо ямар учиртай юм бэ гэдэг энэ томьёог заавал сэжлэх гэж оролдож явахын оронд ийм 6 хүн байгаа, 4 сандал байгаа. Энэ маань ийм учиртай гэдэг ингэ бодох юм бол энэ нь болохоор хамаагүй хэлбэр зүйл. Тэгэхгүй бол одоо параан дээр бас шууд энэ үн давтдаггүй байх хэвээр энэ яагаад гэдэг нь ч ойлгомжгүй шууд яриад тэгэхээр энэ бас айгүй хэцүү байдаг. Түүний оронд одоо энэ хүмүүс сандал гэж жишээ авах юм бол мэдээж хэрэг нэг хүн суудсан юм чинь үлдсэн 5 хүн 5 хүнийх нь аль нэг нь дараагийн сандал дээр суун. Тэгмээ дараагийн сандал дээр 4 хүн гэд эхлээд учир шалтгаанаа ойлгочих юм бол заавал энэ томьёог зэжлээд авах шаардлага бол байхгүй. За тэгэхээр энэ бол юу permutation гэдэг зүйл бол байлаа. Permutation гэдэг зүйлийг одоо энэ үгийг бол компьютерийн шинжилгээ ухаанд энэ үг бол маш их илбэг ашиглагддаг үг. Энэ яг үнэн хэрэгтээ бол энэ бол математикийн шинжилгээ ухаанаас зээлсэн үг. Permutation гэдэг нь болохоор яг математикийн шинжилгээ ухаан дээр permutation гэдэг юу юм бэ гэдэг зүйлийг би болохоор энэ видеон дээр тайлбарлалаа. Тийм одоо string permutation ямар permutation өчнөө олон permutation алгоритмууд бол бас байдаг компьютерийн шинжилгээ ухаанд. Гэхдээ яг permutation гэдэг үг нь яг эцсийн эцэстээ юу хэлээд байгаа юм бэ гэхээр байж болох бүх боломжуудыг давтагдахгүй бүх боломжуудыг л тоолж гаргаж ирэх одоо тоолж гаргаж ирэх нь бол математикийн үүрэг. Харин компьютер дээр бид нэг параметр бичгтээ энэ 360 ширхэг бүх боломжуудыг нь принтерлнэ гэсэн үг. A B C D одоо компьютер дээр бид параметр бичгтээ бол A B C D энэ нэг permutation тэнгүүд хоёр дахь permutation гэдэг нь хоёрын арай мохоо зурчлаа. Хоёр дахь permutation гэдэг нь A B D C энэ хоёр үсний байраас солигдоход
2 дахь permutation ингээд явсаар яваад нийтдээ энэ маань болохоор 6 үнийг 4 сандал дээр байж болох хувилбараар суулгана гэх юм бол нийтдээ 360 боломж байгаа гэсэн үг. За тэгэхээр дараагийн видео оролцлаа. Баяр таа.